бүхэндээ иргэн уулзж байна. 2000 оноос хойш NBA дугаарын маань топ 15 гэдэг хэсгийг өнөөдрөөс эхэлж та бүхэндээ танилцуулъя. За энэ удаагийн топ 15-д 21-р зуун гарснаас хойш NBA-д хэн хамгийн шилдэг данкер байсан бэ гэдэг талаар жагсаалт гаргаж бэлдсэн байгаа. Мэдээж хэрэг NBA-д цагирган дээрээс хүчтэй тоглолтоор танигдсан олон тоглогч байгаа бөгөөд за эдгээр тоглогчдыг дан ганц slam dunk-ийн тэмцээний үр дүнгээр биш тоглолттой нийлүүлж энэ хүү жагсаалтыг гаргаж харсан. 2000 оны эхний 10 жил, сүүлийн 10 жил гэдэг ч юм ингээд хувааж үзэхээр тухайн үедээ шилдэг тоглолтоор танигджсэн, шуугуулж ирсэн тоглогчдыг ранклж гаргасан байгаа. 15 дугаар байранд Milwaukee Bucks багийн довтлогч Giannis Antetokounmpo оруулсан. Тэрээр ихэнх довтлогоо хүчтэй данкаар дуусгадаг. Цагирганаас нэлээд зайнаас тоглолт хийж чаддгаар гайхалтай. Мөн NBA-д тоглолтын дундуур хүний дээгүүр давж тогсон тоглогч гэдгээр онцлогтой байгаа. 14 дугаар байранд Donovan Mitchell байгаа. За slam dunk-ийн тэмцээнд төрүүлж исэн уран гоё тоглолтууд хийдгээр танигдсан. За тоглолтын дунд постэр тоглолтууд маш их хийдэг. За 13 дугаар байранд Zion Williamson. За түүний хувьд NBA-д орж ирээд удаагүй байгаа ч гэсэн одоо цаг үед байгаа NBA-гийн шилдэг тоглогч яа харахгүй муу юм. За 12 дугаар байранд Atlanta Hawks багийн довтлогч Josh Smith байна. За түүний хувьд slam dunk-ийн тэмцээнд төрүүлсэн тоглолтод маш хүчтэй данк хийдэг. Tomahawk тоглолтуудыг маш их хийдэг ийм тоглогч байгаа. За 11 дугаар байранд Dwayne Wade орсон. Түүний удирдлагын дундуур хийсэн highlight тоглолтууд бол маш их байдаг. За 10 дугаар байранд Russell Westbrook. За хэдийгээр холбон тоглогч хэдий ч маш хүчтэй тоглолтууд хийж гүйцэтгэдэг. Тэсрэлт биеийн физик чадамж нэлээд өндөр ийм тоглогч байгаа. 9 дугаар байранд Zach LaVine. За түүний тоглолтууд гүйцэтгэл цэвэрхэн маш үзмжтэй харагддаг гэдгээрээ онцлог. Slam dunk-ийн тэмцээн болон тоглолтын дунд хийгдсэн тоглолтуудаараа 9 дугаар байранд шалгарлаа. За 8 дугаар байранд Gerald Green. Түүний хувьд цагирганы төвшөнд толгой нь ирж тоглолт гүйцэтгэдэг цөөхөн тоглогчдын нэг. Эсэлт сайтай windmill тоглолтуудыг маш гайхалтай хийдэг тоглогч. 7 дугаар байранд Tracy McGrady. Тоглолтын дунд мөн бүх одын тоглолтын дундуур хийсэн данкууд нь үнэхээр гайхалтай. Түүний шийдэлт нь тоглолтоос нь илүү онцлог харагдуулдаг байсан хэдий ч цагирган дээрээс бас л сайн довтолдог ийм тоглогч байсан. За 6 дугаар байранд Dwight Howard. За энэ жагсаалтанд орсон ганц төвийн тоглогч байгаа. Их довтлогоо данк хийж дуусгадаг. Нэг жилд хамгийн олон данк хийсэн тоглогчийн жагсаалтанд нэг бичигддэг тоглогч. За 5 дугаар байранд Kobe Bryant. Түүний цагирган доогоор гүгээд reverse хийдэг данкууд нь маш алдартай, мөн үзүүштэй гоёмсог харагддаг. 4 дугаар байранд Jason Richardson. Slam dunk-ийн тэмцээнд 2 удаагийн ялагч, үзүүштэй тоглолт хийдэг, тэсрэлт сайтай, маш хэцүү тоглолтуудыг хийж исэн юм тоглогч байгаа. За 3 дугаар байранд Blake Griffin. Slam dunk-ийн авраг мөн monster posterized данкууд хийжсэн ийм тоглогч. Pau Gasol болон Kendrick Perkins нарын үдээс monster posterized хийжсэнийг мэдж байгаа. За 2 дугаар байранд LeBron James. За LeBron James-ийн хувьд тоглолтын дунд зогсоогдшгүй данкууд, за мөн reverse данкууд, tomahawk данк бас маш сайн хийдэг ийм тоглогч байгаа. За 1 дугаар байранд мэдээж хэрэг Vince Carter. Өмнө ярьж ирсэн 2000 оны slam dunk-ийн тэмцээний авраг төдийгүй тоглолтын дундуур тэрнээсээ гайхалтай тоглолтуудыг хийжсэн ийм тоглогч байгаа. Мөн 2000 онд Америкийн шгшээг тоглож байхдаа 2 м 20 см өндөртэй тоглогчдойгоор тоглож сенсацийг дээжсэн ийм тоглогч байгаа. За ингээд шилдэг 15 тоглогчийг танилцууллаа. Дараагийн дугаар хүртэл баярлалаа.